Цаг хугацаа улиран одож бид өчигдрөөс маргааш руу урагшилж байна. Энэ цаг хугацаанд дунд бидний амьдран буй нийгэм өөрийн өнгөө хэдэнтэй хувиргах боловч хүний мөн чанар хэрхэн хувирдаг болов? Хүн ерөөсөө ийм л юм байлээ. Би одоо сүүлийн үед тэгж л ойлгоод байгаа. Ер нь бол хүн ингээд сайн сайхан зүйл хийгээд олон хүнийг баярлуулад одоо амнаасаа ч мууг гаргах тэр бол хэрэггүй ямар нэг хүнийг ч юм уу ямар нэг юмд буруу өгөх бол бас хэрэггүй. Ерөөсөө л ямарваа юмд гарц бол заавал байдаг. Тийм учраас тэр зөв гарцыг л олж бүх юмыг сайхан тийм сэтгэлээрээ хандаж ингэж явах юм бол ерөөсөө тийм сайн сайхан зүйлс тэр хүнд их нэгддэг юм шиг байна. Тэгэхээр тэгээд нөгөө жоохон зовлон дутарч байгаа хүмүүс болохоор одоо үеийн үрээрээ ийм болчлоо ч гэдэг юм уу тэр бол нэг учиргүй тийм биш. Зөвхөн өнөөдөр хүний амьдрал зөвхөн тэр хүнээс шалтгаална. Тэр хүн л өөрөө мэдлэгтэй боловсралтай өнөөдөр энэ шинжлэх ухааны техникийн өндөр хөгжсөн ийм нийгэмд бид нар өнөөдөр зүгээр нэг амьдрахад болохгүй шүү дээ. Маш их мэдлэгтэй байх хэрэгтэй, ухаантай байх хэрэгтэй, овсгоотой байх хэрэгтэй. Зах зээл гэдэг чинь бол ерөөсөө хүнийг яг шалгаж байгаа шалгуур. Тийм учраас тэрэнд бол төсвөртөөс амьдрах л ёстой. Бид өөрийнхөө амьдарч зүрх сэтгэлээ сонсон амьдрал өөд урагшилж чаддаг болов уу? Бид нэгнийгээ таньж чаддаг болов уу? Тэр хэн бэ? Хүн ингээл 10 жилээ төгсөөл дээд сургуулаа төгсөөл одоо ямар мэргэжтэй болох би яаж амьдрах уу гэж эхний удаа бол одоо эрүүл хайгуулт хийж явдаг. Тэгээд мэргэжлээ сонгоод сургуулаа төгсөөд ажиллаа эхлэнэ гэдэг бол тэр бол өөрийгөө олж байгаагийн эхлэл. Хүн төрлөختний уран сэтгэмж, гоо зүй мэдрэмж, урлах буйн эрдэм мэдлэгийн огт ээж, оргил цэг нь бол урлаг юм. Бид техник технологиос илүүтэй хүний нандин сэтгэл, хөөрөв мэдрэмж, хийсвэрлэх сэтгэлгээ, бүтээлч шин чанарыг дээдлэх болсон эрен үед амьдарч байна. Өнөөдөр бол бүх юм чөлөөтэй байна. Иргэн хүн үгээ хэлэх хэрэгтэй байна. Юу хүснээ хийх бас боломж байна. Жижиг бизнес хийж болж байна. Өшөө одоо төрийн байгууллагад ороод ажиллахыг бол ажиллаж болж байна. Ямар эрдэм боловсрал эзэмших бүх юм нээлттэй байна. Өөрийн хүссэн сургуультай ороод хүссэн мэргэжлээ эзэмших тийм боломжтой байна. Дээр нь Монголын нийгэм бол энэ арчлалд бас ороод хүмүүст бол маш олон сайхан зүйлүүдийг өгсөн гэж боддог. Одоо хэн ч гэсэн гадагшаа ялч орон руу зорчих, зуурчлах эрх байж байна, тийм ээ. Тэгэхээр бол энэ бол нэг 20-90 оноос өмнөх социализмын үетэй харьцуулахад бол одоо маш их амьдралын боломжууд бий болсон. Маш их боломж. Тэр боломжийг л хүмүүс зөв ашиглаж өөртөө үр ашигтай л өнгөрөх хэрэгтэй. Отооч бас цаашд ч илүү оюунлаг, илүү гэгээлэг, илүү хүнлэг байж эцэг өвгүүд уламжлалт ёс заншил, урлаг соёл дээрээ суйрлан байгаль их дэлхийтэйгээ зөв цогцсон амьдрахаар ухаанд суралцсан амьдрах нь хамаагаас чухал юм. Нийгэмдээ сайн сайхан үйлс бүтээн, нийгэмдээ одоо хүмүүст хэрэгцээтэй юмыг бий болгоё гэд тэгээд би жижиг дунд бизнесийг дэмжих төв гээд төрийн бас байгууллага байгуулсан. Тэгээд төрийн бас байгууллага байгуулад тэрэн дээрээ эхний ажил бол сургалт явуулж эхэлсэн. Тэгээд тэн дээр жижиг дунд бизнесийн маркетинг менежментийн сургалтыг жижиг бизнес эхэлж хийж байгаа хүмүүст зориулж тийм сургалт явуулсан. Тэгээд тэр жилдээ сургалтуудаа явуулаад тэр бас хүн бас нэг ихсэхгүй байсан. Тэгэхээр одоо 2008, 7, 8 он гэдэг бол жижиг дунд бизнесийн талаар ойлголт бол өнөөдөр шиг байгаагүй л дээ. Тэгээд за олон хүнд хүртэлтэй тийм одоо юу хийж болох вэ гэд ер нь сэтгүүл хийгсэн санаа гарч ирсэн.
Хишиг жаргал сэтгүүлээрээ дамжуулан дэлхийн болон Монголын дүрслэх урлагийн түүхэн үйлчлэл, нэрт бүтээлчдийн түүх намтар, уран бүтээлийн талаар болоод орчин үеийн дүрслэх урлагийн бүхий л төрлийн шин, содон мэдээлэл, мөн үзэгслэн галерей, музейн сан хөмрөгийн тухай дүрслэх урлагтай холбоотой бүхий л мэдээллүүдийг уншигчдаа хүргэхийг зорж явна. Би Свердловск хотод Уралын политехникийн дэс сургууль төгссөн. Тэгээд би Оросд сурч байхдаа бас Оросын сэтгүүлүүдийг байнга авч уншдаг байлаа. Крестьянка, Равесник, Аганёк гэд. Тэгээд тэр сэтгүүлүүд дээр ер нь хүмүүсийн амьдрал хэрэгцээтэй мэдээлэл болон бусад одоо нийгэмд нөлөөтэй хүмүүсийн сэтгэлдлүүд их бичигддэг байсан. Тэгээд би ер нь тиймэрхүү л сэтгүүл хий гэж бодсон л доо. Даш доржийн хишиг жаргал өнөөдөр Тэрхэмбэ нэвтрүүлгийн маань эрхэм зочин. Дүрслэх урлаг сэтгүүлдэр бол ерөнхийдөө өнөөдөр дэлхийн болон Монголын хэмжээнд дүрслэх урлагийн хөгжил болон мөн зураачдын онцлог мөн одоо манай нэртэй зураачд байна. Нэртэй зураачдын уран бүтээл болон тэдний амьдрал, тэр хүмүүсийн үзэл бодол энэ бүгдийг бол оруулж байгаа. Урлагийн тухай, уран зургийн тухай, уран бүтээлчдийн тухай хэтэрхий олон бодлоо цаасан дээр сэлж сэрүүлснэ. Бусдад түгэж яваа эмэгтэй юм. Бас уран бүтээлчдийг урлагт хайртай хүмүүст хүргэж өгч байгаа эмэгтэй. Харин тэр өөрөө хэн бэ? Хүн ажил дээр гараад ажлын туршлага болон тэр одоо ажилдаа болон нийгэмд өөрийнхөө амьдралд одоо сайн сайхныг хийхийн төлөө яваад тэрэн дээрээ хүн өөрийгөө олж авдаг. Би өнөөдөр яаж амьдрах ёстой вэ? Би өнөөдөр ямар ажил хийж энэ нийгэмд би ямар үр бүтээл гаргаж одоо амьдрах вэ гэдгийг л олдог гэж боддог шүү дээ. Аливаа зүйлийг эхлүүлнэ гэдэг амар зүйл биш. Эхлэл дандаа амаргүй байдаг. Харин энэ эмэгтэй эхлүүлж чадсан. Би урд нь бол ерөөсөө уран зургийг бол ерөөсөө сайн ойлгохгүй байсан л да. Тэгээ ерөөсөө уран зураг гэж. Тэгээ манай дүү болохоор керамикийн зураач. Одоо орчлон сургуульд багшилж байгаа Отгонбаяр гэдэг эмэгтэй байгаа. Тэр дүү маань намайг ер нь уран зураг руу оруулсан. Одоо ер нь бас 2006-7 оны үеэс л зургийн үзэсгэлэн гарахаар намайг ирж үзээч гэд уриал. Сэтгүүл дээрээч зураач нарыг оруулах хэрэгтэй болохоор зураач нартай байнга уулзах хэрэгтэй. Бас байнга нөгөө үзэсгэлэн үзэх хэрэгтэй. Ингэж явсаар агаад ер нь сүүлд рүүгээ бол бүр зурагт бол их дуртай болсон. Хэлбэрийг бус агуулгыг шүтдэг нийгмээс тэр хүний дотоод ертөнцийг хайсан мэт. Түүний ирэл үннийг олж чадаж байгаа болов уу? Үгүй болов уу? Хүн өөрөө амьдралаа бий болгож өөрийнхөө хөдөлмөрөөр мөн өөрийнхөө оюун ухаанаар өөрийнхөө одоо эргэн тойронд байгаа бүх юмдаа хайрцан зохицож сайхан амьдрах. Дээр нь мэдээж аав ээжигээ баярлуулах, үр хүүхдүүдээ сайхан өсгөх, одоо найз нөхдөдөө сайхан байх. Ингээл өөрийнхөө амьдралыг сайхан болгоно. Сайхан амьдрал гэдэг бол хамгийн гайхамшигтай сайхан зүйл. Бид түүнийг үл танина. Харин түүний уран зургаар чимсэн тансаг сэтгүүлийн өнгийг бид мэднэ. Тэр сэтгүүл дотор олон уран бүтээлчийн бүтээл хуудсуудын чимж, олон уран бүтээлчдийн сэтгэлийн үг гагнаас тавигаа. Тэгээд энэ гайхамшигт амьдрал сэтгүүлээ 2007 оноос эхэлж гарлаа. Тэгээд өнөөдөр 7 дахь жилдээ, 8 дахь жилдээ орохгоо явж байна. Энэ хооронд одоо олон сайхан хүмүүсийн эрдэмтэн мэргэд
урлагийн зүтгэлтнүүд мөн бизнесийн Монголын бизнесмэнүүд болон жижиг бизнес хийж байгаа хүмүүс болон олон хүмүүсийн сэтгэгдэл болон тэр хүмүүсийн дурсамжуудыг оруулсан байгаа. Тэгээд энэ сэтгүүл маань бас хүмүүст бол сүүлийн үед бас нэлээд хүрч байгаа. Тэгээд надад одоо 2013 онд энэ уржуудын дүрслэг урлаг активаас энэ дүрслэг урлаг гэдэг сэтгүүлийг гаргаач гэсэн санал ирсэн. Тэгээд би зураач нартаач бас урд сэтгүүл дээрээ бас зураач нарын талаар оруулдаг байсан. Тэгээд бас нэлээд зураач нартай танил болсон. Бас зураг урлагийг нэлээд ойлгох хэмжээнд очисон. Харин энэ хүний сэтгэлийн хуудсыг бид сөхж чамжаагүй. Магадгүй нээж чадна. Эсвэл огтоос энэ хүний тодорхойг уудалж чадахгүй хүрнэ. Энэ гайхамшигт амьдрал сэтгүүлийг гаргая гэдэг санааг яаж эхэлж бодсон бэ гэхээр би 2006 онд Азийн орнуудаар Индонез, Филиппин, Тайландд сургалтуудад явсан. Тэр сургалтууд нь болохоор нийгмийн харилцааг яаж сайжруулах уу, нийгмээрээ яаж сайхан амьдрах вэ, мөн жижиг дунд үйлдвэрлэлийн маркетинг менежментийн тийм сургалтууд байсан. Тэгээд тэр сургалтанд явж ирээд ер нь бид нар энэ нийгэмд амьдарч байгаа хүмүүс бид нар өөрсдөө энэ нийгмээ сайхан бодох ёстой юм байна гэдгийг ойлгосон. Нийгмийг сайхан болгох гэж энэ тэрийг уран бүтээл дээрээ гаргав. Нийгэмд сайхан зүйлийг бий болгох гэж, хүмүүс сайхан сэтгэлдлийг төрүүлэх гэж, байгалийн гоо сайхныг үзүүлэх гэж, хүний гоо сайхныг бас үзүүлэх. Тэр сайхан сэтгэлээр зураг зурдаг. Тийм учраас зураачд бол бүгд би бол тэгж боддгийг. Зураг зурж байхдаа тэр хүмүүс бол яг өөрийгөө бясалгаж хэдэн цагаар ч хамаагүй суугаад зурдаг. Тэр хооронд бол тэр хүн бол маш их өөрийгөө гоё бясалгаж тайван. Ер нь зураачдыг хараад байхад бол их тайван хүмүүс идэг шүү дээ. Өөрийн хичээл зүтгэлээ гаргаж амьдарч яваа хүмүүс дандаа амжилтанд хүрдэг. Тийм хүмүүс бол ер нь муу юмд өртөн бол бага. Тийм хүмүүс бол ер нь сайхан сэтгэлтэй, эрдэм боловсралтай, ухаантай хүмүүс байдаг. Муу хүмүүс гэхээр эрдэм номоо бага сурсан ч байдаг юм уу? Ямар нэгэн алдаа эндэгдэл гаргасан ч байдаг юм уу? Ингээд амьдралын бас нэг тийм юу руу орчдөг. Тэгээд тэднэрт маш амьдралд хүнд бэрхшээлүүд их гарч ирдэг. Тэгэхээр тэрийг давхад маш хэцүү байдаг. Тэгээд тэр хүн маань өөрийнх нь сэтгэлгээ болон бүх юм надад хэцүү байна гэх тэгээд жоохон хэцүү амьдрал руу орчдөг. Тийм хүмүүс би бас тийм хүмүүс туслах юмсан гэж боддог л доо. Хамгийн гол нь тэр бас хүний буруу биш. Хүн болгон сайхан амьдрахын төлөө төрж байгаа. Хүн болгонд оюун ухаан зэрэг ижилхэн заяаж байгаа. Тэгтэл хүн ямар нэгэн амьдралын нухацаан дунд бүдэрдэг. Тэрийг л хүмүүс бас анхаарч эхнээсээ амьдралаа зөв авч яваасаа залуучууд гэж тэгж боддог. Залуу насыг алдаа чимдэг гэдэг. Залуу сайхан явсан насандаа ямар нэгэн зүйлийг анзааралгүй өнгөрөөчхөөд хойч минь халаглан суух шиг хөндөргөж хаана байна. Хүнд тус хүргэнэ гэдэг бол маш сайхан зүйл. Хүн хитээгээр өнөөдөр нийгэмд амьдарч байгаа ч гэсэн бие биенийхээ тус дэмжлэг үргэлж хэрэгцээтэй байдаг. Тэгээд тэр үед нь тэр тусыг мэдэж хүргэж ийн гэдэг бол үнэхээр сайхан. Тэрэндээ хүн маш их сайхан баярлдаг. Тэр нь ч нөгөө хүндээ буян болдог. Тэгэхээр бид нэр бас энэ амьдралыг нэг талаас нь харахад бол их амархан юм шиг боловч мөн нөгөө талаасаа бол бас амьдралд хөл алдах, бас янз бүрийн юмар дутагдах, бас зовлон тохиолдох ийм гинти юмнууд бол гарч ирдэг. Тэр үед бол найз нөхдийн тусалцаа, ах トゥ угийн тусалцаа бол хэрэгтэй болдог л доо. Тэгээ тэрэн дээр бол тусалж байгаа хүн бол маш сайхан сэтгэлтэй, үнэхээр сайхан зүйл хийж байгаа. Тэр хүн тусалснараа тэр хүнд бол маш их эрч хүчийг, амьдрах урам зориг өгч байна.
тэр нь сэтгэлийн гэдэг их харуулсалт хийдэг баг. Энэ өвдөлт үнэхээр гашууны цаг хугацааг илээсний дараа ойлгох шиг гашуун өвдөлт үгүй баха. Ер нь би оюутан байхаас Оросд 10 дугаар ангид төгсөөд тэгэл Оросд сургууль очсон. Тэгтэл Оросын амьдрал маш гоё байсан. Бүх идэж уух юм нь гоё, хүмүүс нь сайхан тайван, ер нь их сайхан байсан. Тэгээд бодоод монголчууд минь яагаад ингэж амьдарч болдгүй юм бол Монголын ийм сайхан хөгжилтэй болох юмсан гэдэг тийм санаа оюутан байхаас л төрж эхэлсэн л дээ. Тэгэл одоо ч хүртэл би тэр одоо үзэл бодлороо явдаг. Тэр хэмбэ цаг хугацаа үлэрч навчис ургаж хагдардаг хагдарч он цаг элсээр л байна. Үргэлж амьд байдаг урлагт өөрийн жижигхэн мөрөө татаж яваа эмэгтэйтэй тэр хэмбэ нэвтрүүлэг хамт байлаа. Энэ хорвоо ертөнцийн дээр хүн төрөхдөө сайн сайхан нэг мэдэрч сайхан байхын төлөө төрдөг. Тийм учраас амьдралын утга учир бол тэр хүн маань өөрөө тэр амьдралаа сайхан амьдралаа бий болгох үүрэгтэй л дээ. Тийм учраас одоо хүүхдийг 10 жилдээ байхад ч гэсэн сургуульдаа сураад, дээд сургуульдаа ч гэсэн одоо тий зөв мэргэжлээ олоод сайн сураараа гэж ингээд эцэг их байнга хэлдэг. Яг тэгвэл тэр бол амьдрал бэлтэж байгаа. Тэгээд яг тэр амьдралын үе үеүүдэд өөрийгөө зөв авч яваад эрдэм боловсролоо олоод одоо чадварлаг байх хэрэгтэй. Ямар юмд тийх юм бол амьдрал нь бол бас мэдээж сайхан болно. Тэгэхээр амьдралын сайн сайхан гэдэг бол ерөөсөө л хүн өөрийнхөө одоо чадвар, өөрийнхөө мэдлэг энэ бүхнийг л мэдэрч сайхан амьдрах нь сайхан байна. Тань руу нүүх тэр үнний мөрийг та өөрөө л сэтгэлдээ зураарай. Тэр хэмбэ